Авьяаслаг сэлэгчүүд реалити шоу маань яг одоо Сэлэг аймгийн сайхан сумын соёлын ордонд маань үргэлжилж байна. За өшөө сайн ажиллаарай, баяр хүргэе за. Тэгээд таны ямар ч тэнцвэлээ. За Бацаая. Биднэрт ямар авьяасаа үзүүлэх гэж байна? Би энэ наадамд 3 төлөөр орж байгаа. За. Биелгээ дуу шүлэг гэсэн төлөөр орж байгаа. За, биелгээ дуу шүлэг. Шүлэгнээс нэг хэсэгхээс уншаад өгвөл яаж вэ? Төгсгөлийн хэсэг нь. За тэг. Сорнаа сорно. Их хотын хөдөлгөөнд зогтсон ирээдүйн онц тээвэрчин болно. Хайр сэтгэлдээ үнэнч халуун ам бүлийн өрхийн тэргүүн болно. Ээж минь өөрөө босдог болно. Ирийн цээнд хүүн хүрнэ. Энэ хорвоод жаргаж амьдрнаа. Дүү минь том болно. Дүрсгүй зангаа аяндаа хайна. Бурхны ивэлэр бүтэн болно. Буурал зам бойлонг чимэж амьдрнаа. Чи нөгөө шүлэг уншдаг, дуулдаг гэдсэн тий? Тий. Би зүгээр чамайг олон авьяастай гэхлээр чин дараагийн шатанд юу үзэх юм бол гэж харах гал юм л да. Шүүгчд маань юу гэж байна? Уг нь би биелгээний төрлөөр орсон гэсэн чинь нэг шүүгч маань үгүй гэж хэлээ. Тэгээд дараагийн хоёр шүүгч нь чи биелгээгээр болохгүй маань чи нэг шүлэг уншаад ирлээ. Тэгээ шүлэг уншаад тэнцээ. Тэгээ шүлэг уншаад тэнцэн үү? Ямар шүлэг уншиж ба? Майг би морунж майгулсан Монгол. Суунаг ногоон талд ханаан дугуйлах шиг майг. Сурам бугуйл тэнгэр тох цорох шиг майг. Халахын их занудрын хадан дээрх мөр шиг майг. Хазар гоогтын хар саран хүмсэг шиг майг. Би майг. Нэгдүгээр шатыг амжилттай шат ахиж, хоёрдугаар шатандаа ахих орох боллоо. Тэгээд хоёрдугаар шатандаа юу үзүүлэе гэж бодож байна? Сая шүүгчдийн зөвлөгөөр бол шүлгээр орж шүлгээрээ цаашаа явах юм байна гэж хэлсэн учраас шүлгээр орно. За, амжилтсаа. Хоёрдугаар шатан дээр эргээд уулзцгаая. Авьяаслаг сэлэгчүүд реалити шоу маань яг одоо үргэлжилсээр байна.
За 2 дугаар шатн дээр харнаа. Тэнцсэн. За. Орхон сумаас оролцож байгаа намайг Хулан гэдэг. За Сэлэн аймгийн Орхон сумаас оролцож байгаа. Хулан аль сургууль вэ? Соёл урлагийн их сургууль. Соёл урлагийн их сургууль. За мэдээж бас мэрэгжлийн суралцж байгаа хүн одоо тэнцсэн гэсэн бичиг барай гараад ирэхэд бол нэг их сандраагүй байлгүй дээ тайсан дээр. Сандраагүй. Би уртын дуугаар орж байгаа. Уртын дуугаар орж байна. Оо маш сайхан. Уртын дуугаар оролцож байгаа хүмүүс бол маш цөөхөн байгаа. Тийм болохоор танд бас боломж байж магадгүй гэж би хувьдаа бодож байна. Мэргэжил ямар мэргэжилтэй? Токерчин. Токерчин. Аха. Тэг сайхан дуулчлаа гэж бодож байна. За би тэнцүүлнэ тань. Баярлалаа. За би миний хувьд бол би та нарыг хараад маш их баярлалаа. Тим гэж хэлнэ. Би тэнцсэн. Маш сонирхолтой номер бэлдээрээ. Тэгээ амжилт хүсье. Ахын ч гэсэн бас тэнцүүлж байна. За. Авьяаслыг сэтгчүүд реалити шоунд маань тэнцээ гараад ирлээ. Ямар амтлаг вэ? Өсгөнийх амтлаг. За тэгэлгүй яг та бүхэн маш их гоё байна. 2 дугаар шатндаа ихэнх амжилттай орж ирж та бүхэн 3 сая төгрөг аваасаа авьяаслыг сэтгчүүд реалити шоу маань үргэлжилсээр байна. утга санахаараа аяархан дуудан гэлцэдгээ аул ээжийг хоёр тоночоод ярьж хороод элмэр болтгоо утга санаад уярг сэтгэлмэ Морашик төсөрдгөө утга сана өйдөө сэтгэ Цаашаа чи хэр сонсогдож байна? Сонсогдсон. Контролгүй болоод харин хөгжмөө бас сая жоохон зулгаа гадсан. Контролгүй байгаа юм байна те. За. За баяр хүрг. 2 дугаар шатнд тэнцүүлнэ. Сэлэн аймгийн сайхан сумын номгон тосгоноос маань оролцсон Энэрл маань тэнцээ гараад ирлээ. За Энэрл чи
Соёлын их сургууль сурдаг гэлөө. Тий. Юуны ангид сурдаг гэлээ? Дөөрийн дуулаач ингээд. Дөөрийн ангид дуулаач 2 дугаар курс үү. За амьдрал маань ямар ч гэсэн тэнцээ гараад ирлээ. Үзэгчтэй дараагийн маань оролцогч бол Сэлэн аймгийн Номгон тосгоноос оролцож байгаа энэ сайхан ахмад настай Авьяаст маань ороод ирсэн байна. За өөрийгөө танилцуулна уу та? Би одоо энэ Сэлэн аймгийн Номгон-Сумаас энэ урлагийн нэг гоё сайхан том наадамд оролцож байна. Энэ наадамд одоо загчин ардын дуу, загчин ардын биелгээр л оролцож байна да. За би таныг тэмцүүлнэ хаа. За нөгөө шүүгч нарын үгийг сонсоорой. Мөр зөрөө тэр өшөө цоглогнууд те. За баярлалаа танд. Тэнцээ. За ямар үнэлгээг шүүгчид маань өгч байна? Оо, сайхан хэлж байгаа, сайхан магтж байна. Бас Баруун Монголын загчны 93 наадам гэдэг биелгээ хийлээ. Тэрийг бас үнэлж байна, дүгнж байна. Тэгээд тэнцлээ. Баярлж байна. Сайхан байна. Шүлэг уншиж байгаа гэлөө? Тий. Ямар шүлэг уншиж байгаа? Яруу найрагч хулангийн аавда шүлгийг уншиж байгаа. Хулангийн аавда гэдэг шүлгийг уншиж байна. За энэ шүлгийг хэр удаан бэлдсэн бэ? Юу яасан? Би нөгөө анх шүлэг уншихдаа энэ шүлгийг уншиж эхэлжсэн. Тэгээд одоо авьяасаг сэлэнгчүүдийн нөгөө шагналын аяга өндөр болохоор бас анх уншсан шүлгээ уншуул гэж бодож энэ шүлгийг уншиж байгаа. За тэгэлгүй яах вэ? Мэдээж одоо анх уншсан шүлгийг унших юм бол арай илүү унших бах тий. За амжилт хүсье. Тайз маань таныг хүлээж байна. Сайхан залуу авийнхаа тэргүүнд буурал орсныг анх үзээд саваагүй томоогүй хүүхэд насаан би тэр жилийнхэн шувуудтай хамт заасан санчгинд нэмэх мөнгөн сарны тоолонд жаргаандаа тэгвэл гэхэд санснаар даанч болохгүй явнаваа бүвэд хонгор ижийн тухай дуу мэдээж олон бүдэгхэн гардаг зураг шиг санаатай хийдэг алдаа шиг бүхий л орчлонд харин аавын ач гэж дуулдаггүй бүгдийнх нь аав ямар миний аав шиг штэ амттан зөөлөн хоёроор билууруулж байдаг ээж минь айлын тавгнаас чихэр хармайл чараа болгоно аав минь тэхгүй алсын замд уулсын нэр тогтоолгож ухааны минь ээдрét мянган харгуй төрсөн нэрийн гаднаас эхэлж имэйл дээрэн соён бутай унган хөлгийн нуруунд анх гарахад тэнгэрт хүүхдэн нисэх юм шиг санаж ээж нар цацлаан өргөж гүйлддэг саахалт ороод ирэх юм шиг санаж аав нар тухайг нь ганц үнэрлэдэг. Чамд бол жүжигчин болох мөрөөдөл бол байгаа юм байна гэж би харж байна. Тэгээд чамайг дэмжиж тэнцүүлж заяа. Арай өөр номер дээр ирээ. Баярлалаа. За анхны шүүгчд маань юу гэж байна? Нэг шүүгч нь тэнцүүлээгүй, хоёр нь тэнцүүлсэн. Тэгээд дараагийн шатанда илүү гоё үзүүлбэр үзүүлээрэй гэж. Илүү гоё үзүүлбэр үзүүлээрэй гэж байна уу? Тий. За яах вэ? Гэхдээ нэг шүүгч нь тэнцүүлээгүй гэж хэлсэн ч гэсэн энэ бичгийг барай гараад ирж байгаа юм чинь маш гоё байна тийм үү? Дараагийн шатанда юу хий гэж бодож байна? Дараагийн шатанда жүжиглсэн тоглолт хийн гэж бодож байгаа. Жүжигчлсэн тоглолт уу? Тий.
Тэгээ ямар ч үсэн би та нарыг 2 дугаар шатанда 3 дугаар шатанда үлдэхийн тулд арай шилдэг хорд үлдэхийн тулд те арай өөрөөр сэтгэж арай өөрөөр хараасаа л гэж хүсэж байна. За миний хувьд бол тэнцвүүлнэ. Өшөө илүү номеруудыг бэлдэж орж ирэхгүй бол 2 дугаар шатанд дандаа шидэврүүд нь орж ирж байгаа болохоор өшөө илүү байж та нарт эднэрийн дээр гарах ёстой шүү дээ тий. Тэгэхээр та нар маань өшөө сайн бэлтгэлээ хангаарай. За ёо. Танай хамтлаг байгуулагдаад аль зэрэг удаж байгаа гэлээ? 2 жил болж байгаа. 2-3 жил болж байгаа ёо. За болоо. За өшөө сайн ажиллаарай. Баяр хүргэе. За. Өшөө гоё бүжигтэй орж ирээсээ 2 дугаар шатнд дээр би та нарыг хармаар санагдчихлаа. Дараа шатанда бид нэр илүү сайн хичээж илүү сайн шилдэг номероор оролцох болно. За тэгдэггүй яг илүү сайн шилдэг номероор оролцох болно. Эрдэнэ цогтгоо та хэдэн настай? 52. Тэгээ таныг ямар ч тэнцвүүлээ. За би бас мөн адил тэнцвүүлнэ. 2 дугаар шатн дээр таныг хармаар байна. Миний хувьд шил идэх гэдэг бол хизээс байж болшгүй асуудал юм шиг. Ходоодонд маань ороод ходоод баяртай багкаж болох байх. Таны хувьд яаж зүгээр байгаад байна? Тэр бол оюун санааны бэлтгэл. Дараагаар төвөр эзэнч болно, тулуу эзэнч болно. Зөвхөн өөртөө бяцлах чадвал тэрийг юу ч хийж болно. Тэр хоож хийсэн болно. За ямар ч гэсэн бяцлаглалын хүчээр бол ингэж таны хийж байгаа үйлдэл яагийн насаар
За ахыгнууд 2 дугаар шатнд чи тэнцэх юм бол бүжгээ солиорой гэж хэлмээр байна. За саяны миний хэлсэн юмнуудыг анхаарал. Авьяас нь хүнд юу байдیں۔ Штэ хүнд 1% авьяас 90% хөдөлмөр гэдэг гэдэг штэ. Тэрийг хөгжүүлж үнэхээр сайн хөгжүүлж чадах юм бол тэр авьяас хүн болгонд авьяас байдаг гэж боддог. Таны хувьд бол авьяас гэж яг юу вэ? Авьяас бол бурхнаас яасан бэлэг бас хүний хөдөлмөр гэж ойлгодог тий. За би ямар ч байсан бие лав тэнцвэл энэ хоёр хүн зүгч маань яах юм бэ? За 2 дугаар шатн дээр харъя. За шүүгчд маань юу гэж байна? За баян уурыг хаан сурсан бэ гэж байна. Тэгээд ааваасаа сурсан гэсэн мэрэгчлэн хүн байсан уу гэсэн үгүй эмч хүн байсан гэсэн гайхажсэн. Тайзан дээр гараад ерөөсөө сандарч болохгүй шүү. За юу хүүхдүүдээ. Манай шүүгчд маань та нарыг энэ хүүхдүүд авьяастай юм байна гэж бодтол нь сайхан үзүүлж байгаа номероо үзүүлээрэй. За юу. За амжилт хүсье дүүнэртэй. Үзэгчтэй авьяаслагчлангчүүд реалити шоу маань яг одоо үргэлжилсээр байна.
Энэ өсөх нахиг өдөрцөн багш нь бас цэнгэлмаа гэсэн үү? За энэ цэнгэлмаа багшд нь баяр хүргье. Цэнгэлмаа багш гарч. За Цэнгэлмаад би дахиад баяр хүргэе. Энэ олон хүүхдийг урлаг руу ингэж одоо хөтлж оруулж байгаа энэ багшд одоо талархах юм аргагүй. Энэ хувцас хунрыг оюулахад тийм ээ одоо аав ээжийн тусалцаа дэмжлэг хэрэг болсон байлгүй дээ тийм ээ. Тэгэхээр тэр аав ээжид чинь баяр хүргэе. Өнөөдрийн маань авиаслаг сэлэгчүүд реалити шоунд маань 80 гараад оролцогчид оролцож 24 авиастан маань 2 дугаар шатандаа тэнцлээ. 2 дугаар шатандаа тэнцсэн нийт оролцогчдод амжилт хүсье.